За сайн байцгаана уу. Өнөөдөр Ганган подкастын маань 16 дахь дугаар эхэлж байна. За өнөөдрийн манай зочноор манай Ганган подкастын санаачлагч Буйнагийн гавчир маань Оксфордоос хүрэлцэн ирлээ. За сайн явж ирсэн үү? За сайн явж ирлээ. За шинэ жилийн бэлэг Оксфорд University. За баярлалаа. За манай гавчир маань өвлийнхээ амралтыг тааруулаад ирсэн. За тэгээ хоосон ирээгүй бас тэр заваараа хэдий завандаа амжилтанд би бас гайхаад байгаа шүү. Соёлын эцэг гэдэг ийм сайхан бүтээлтэй ирсэн байна. За тэгэхээр өнөөдөр манай подкастаар энэ соёлын эцэг гэдэг номын талаар ярилцсанаа гавч ирдэг байна. За тэгэхээр эхний асуулт. За яагаад өндөр гигийн зан азаргав те судлахаар болов? Яагаад ийм соёлын эцэг гэдэг нэр өгөө? Тэрнээс эхлэх байлаа. Энэ founding fathers буюу эцэг судлал гэдэг энэ төр эрх зүйн шинжилгээ ухааны айгүй том салбар. Түүхийн ч биш, хуулийн ч биш, төр эрх зүйн түүх гэдэг энэ өөрөө том судлагдах юм баггүй юу? Улсын тусгаар тогтнол төрийн түүхийг эрх зүйн баримт хүчгийн үүднээс задлан шинжилдэг юм. Тэгээ энэний нэг том судлагдсан ер нь хүн төрөлхтний сэдэв бол эцэг судлал буюу founding fathers гэдэг. Ер нь Америкийн нэгдсэн улсын үеэс айгүй хүчтэй судлагдсан бол шинээр асуудлыг харж эхэлсэн. Америкийг бүтээсэн анхны эцгүүд гэж байдаг. Америкийн эдийн засгийн бүтээсэн эрхмүүд гэдэг байдаг. Вандерфилд, JP Morgan, Carnegie гэлтэй. Туркийн бүтээсэн Ататүрк. Тэгэл ингээл улс үндэстэн болго өөрийнхөө баатруудыг хэлдэг. Гэхдээ эцэг гэдэгт нэг л шалгуур байгаа нь ер нь анхдагчд байдаг. Тийм учраас энэ дөрвөн ер нь анхдагч эцгийг судлаа. Өшөө олон эцгүүд гарч ирэхэд Монголын түүх арвин юм чинь. Анхны ерөнхий сайд Сайн хаан намын суран бол шинжлэлийн эцэг баруун руу харсан. Анх дугаар богд бол соёлын эцэг өндөргийн зан базар. Энэ бол ингээ бурхны шашинтай шин соёлт нийгэм бүтээсэн. Анхны хаан буюу энэ улсыг бүтээсэн улсын эцэг Чингис хаан. Тэгээд нүүдэлчдийн анхны төр тусыг бий болгосон анхны шаниу модон гэдэг. Тэгэхээр энэ судлагтгууныг барья гэдэг өнцгөрөө эцэг судлал. Нэг цуврал бүтээл тэр нь соёлын эцэг. За тэгэхээр одоо эхний ээлжинд шинжлэлийн эцэг гэдэг. Сайн ноён хаан намнын сүрэнгээр номоо бол гаргацсан. Бүтээл бол бий болсон. Одоо хоёр дахь нь соёлын эцэг. За ер нь яванда өөрөө чи ярьж байгаагаар бол дахиад судалгаанууд яваад эхэлсэн гэж ойлгох нь шүү дээ. Дундаа л орж байна. Дөрвөн судалгааны хоёр нь. Тийм байна. Тэгэхээр дараагийн Чингис хаан улсын эцэг гэж явах нь тийм үү? За тэгэхээр одоо энэ номыг өнөөдөр л би бас гардаж авч явах учраас нарийн сайн уншаагүй те. Гэхдээ одоо чамтай нөгөө өндөр гигийн зан үзрийг ярилцсан гэж одоо бас өөрийнхөө хэмжээнд бас жоохон судалгаа хийлээ. Бас ер нь чивдэр чинь сүүлийн 1 жил гарантай нилээ ирсэн шүү дээ. Мерсер. Кофе. Подкастаар биш бусдаараа тий. За тэгэхээр ингээд миний судалснаар бол одоо хоёул юунаас эхлэмээр байна вэ гэхээр за өндөр гигийн маань Өвөр хаан аймгийн 9 зөөл суманд 1635 онд төрсөн. Тэгэхээр одоо хоёулагийн ярьж байгаа сэдв бол Монгол улсын 1600-аад оны түүхийг ярих. За нэг хоёрт нь өндөр гигийн маань анх өгсөн нэр нь Ишдорж гэдэг. Өөрийнх нь нэртэй тий Ишдорж. За одоо дараа нөгөө Зан Узар гэдэг одоо төв нэр өгч юм тийм үү? Энэ Зан Узар гэдэг одоо миний Википедиагаас судалснаар бол одоо Аянгад цэцэн бэлэг гэдэг нэртэй. Тэгэхээр одоо өндөр гигэний юунаас нь эхлэх байлаа. Тэгээ эртнээс Монгол хүн бол нэг 4-5 нэртэй л байдаг байсан байлээ л. Ер нь хүн амьдралдаа. Ингээд эцэг хээс нэг нэр өгнө. Найз нарын хоч нэр өгнө. За тэгээд нэг гоё компани юм уу өөрийнхөө бүтээсэн бүтээлээрээ нэг цол нэртэй болно гэд ингээд хүний нэр бол ингээ олон янз. Тэгвэл эцэг хээс заяасан нэр нь Ишдорж. Маш товчхон хэлэх юм бол өндөргийн бол ийм Чингис хаан богд цолыг авсан, өндөргийн богд цолыг авсан. Анх дугаар богд. Түүний дараа гигэн буюу номын цол авсан. Өндөр гигэн, зай гигэн, ламын гигэн гэд гигэнтнүүд дотроо ориглоно. Түүний дараа хутагт. Энэ хүн бол хутагт. Хутагт хүн буюу тэр ишийг үзүүлдэг эрдэм чадaltaй хүн дахин төрхөөрөө хувилж төрхийн хувилгаан гэдэг. Энэ хүн бол бүх хутагтуудын хувилгаан. Монголын. Тэгээд үүний дараа Зан Узар гэдэг байгаа чинь нөгөө өөрт нь өргөмжид нэр өгж штэ тий. Энэ бол одоо ингэж шашны тэргүү хүний нэр. Аав ээжээс заяасан нэр нь бол Ишдорж гэдэг. Ийм урт тийм алдар цол нэрийг тий. Одоо Жавзан дам гэдэг тий. Энэ бол нөгөө олон улсын цол. Тий. Тэр дүрийн хувилгаан гэдэг штэ тий. Тэгэхээр олон улсад зөвшөөрөгдсөн цол гэсэн үг. За одоо энэ тусгаар тогтнолын эцэг энэ бүлэг дээр одоо миний их анхаарлыг татсан сэдв байна л та. Өргөө их хөрөө буюу одоо Улаанбаатарын үүслэгжил өндөр гигийн толбогч чинь тийм үү? Би одоо нэг Улаанбаатарын хөгтөвчөөс энэс хэлээ.
Судалгааны бүтээлч нь өөртөө хамааралтай гэсэн хамгийн түрүүнд гарч ирдэг. Уран зохиол шүү дээ. Уран зохиол сэдвийн өөр болохоор энэ ер нь Монголын ингээд нэгдсэн нийслэл хот чинь бол хар хорин байсан шүү дээ. Тэгээ Янгурны үед чи хэдийд удаа шатаагдаад нэгдсэн нийслэл болоод ер нь ингээд буцаад нүүдлийн шинж рүү орсон байж байгаа. Тэгээ өндөргээний үед юу болсон бэ гэхээр анхны ингээд нийслэлийн суурь тавигдаж эхэлж байгаа. Тэр нөгөө нийслэл байна гэдэг нь нэгдсэн удирдлага байна гэсэн. Нэгдсэн удирдлага байна гэдэг чинь төр байна. Тусгаар тогтносон тогтнол одоо хамгийн том удирдлагын нэгж гэсэн үг л дээ. Тэгээ анх нийслэл хүрээтэй Монголыг болохын тулд өндөргийн их явсан байт юм аа. Нөгөө нүүдлийн соёл дотор чинь эхлээд тэрэндээ зориулаад өргөө гэд нэр өгчөж байгаа. Өргөө чинь лайн тийм том гэрээг хэлнэ шүү дээ. Тэгээ нөгөө өргөө чинь манай нийслэл чи айгүй бол нүүсэн гэдэг шүү дээ. Тэг хүмүүс ингэ яагаад нүгэд исэн гэдэг байхгүй. Баахан нүгэд нэг газар барьж болоогүй. Эхлээд энэ өргөө чинь бид бүгдийн нийслэл нэгдсэн удирдлага юм шүү гэдгээл очиж сурталчилан таниулж оролцуулан хөгжүүлж байна шүү дээ. Тэгэл нүүдлийн өргөө чинь явж очингуудаа хүмүүсийн татвар, мөнгө, амьдрал, шашин, шүтлэг ингээд бүх асуудлыг очиж шийдээл дараагийн газар руу очдог. Дараагийн газар руу очиор чинь нөгөө үлдсэн газар дахиад нэг асуулт гарна шүү дээ. Нөгөө хүмүүс нараас нь ирээд идэг. Ингээд сүултээ нөгөөт чинь ингээд хүрээлээ буучихгүй. За тэгэхээр өргөө гэдэг том гэрнээс хүрээгээ тэлээд хүрээ боллоо. За ингээд хүрээлж буугаад бүгдээр асуудлаа шийдэд байдаг гэсэн чинь сүултээ бүр ингээд аргагүй ихэнд ноёдууд чинь нэг дороо явангаа хуралдах хэрэгтэй болно үстэй. Нэг газар очиод өөр газрын ноёдууд ирээл яваад идэг. Кейс стади маяг, кейс ло маяг. Тэгээ ороод ирэнгүүт нөгөөд чинь за тэгвэл нэг том парламентын танхимтай болъё. Тэр нь Батцаагаан дуган гэдэг эсхий том явдаг ордон бий болж. Баруунаас зүүн хойшоо урагшаа гэж нүүж явж гал буцаал энэ алтан твшийн хөндий богдуулъяар өнөөдрийн Улаанбаатар хот өдрийн зүүн хүрээ байгуулагдаад тэг үндсэндээ энэ маань ингээд өнөөдрийн хүртэл тогтмол сууршилтын нийслэлтэй явж байгаа. Тийм учраас анхны энэ өргөө байгуулагдаж өндөр гэгээ нийслэлийн шавьг тавьсан гэдэг энэ элсэн тасархаан цаана ширээ цагаан нууранд чинь анхны нийслэлийн суурь. Тэг хүмүүс очиж гайхдаг байхгүй. Гэхдээ анхны нийслэл байсан гэчихэд яг нэгч байшингийн одоо уул мөр байхгүй байгаа гэдэг. Энэ чинь Монгол нийслэл тий. Нүүдэлчтэй нийслэл. Тэгээ энэ чинь ямар удаан он жил хэдэн зуун жилийг дамжиж ингээд тогтмол нийслэл хоттой болдог нь харагдаж байгаа биз. Юм тийм бодоод байгаа шиг амархан биш. Нийслэл гэдэг бол хэдэн байшин ерөөсөө биш. Тэр бол төрийн засаг захиргаа, засгийн газар парламентын нэгдсэн удирдлагын сүлжээ, түүгээр авдаг татврын сүлжээ. Хоёр дахь нь дахиад ингээ яваад нийслэл байгуулад байгаа чинь нөгөө төрийн нэгдсэн бүтэц буюу их шавийн тогтолцоо бий болгоод байгаа байхгүй. Их шавийн тогтолцоо гэдэг нь ерөөсөө л одооны энэ нийт Монголыг хэрсэн энэ аймаг 21 аймаг 9 дүүргийн бүтэц гэж ойлгож байна. Тухайн үед монголчин Засагт хан, Түшээт хан, Сэцэн хан гэх 3 хан аймагтай 3 хан тусдаа нэгдсэн удирдлаггүй бие мэдээд байна шүү дээ. Тэр нэгдсэн Монголыг нөгөө өндөр гэгийн чинь нэгдсэн хүний нөөцийн сүлжээ, санхүүгийн сүлжээ, мэдээллийн сүлжээг бий болгохын тулд хишавийн тогтолцоог давхар байгуулад тэрийг өргөө нүнгээ бас байгуулад. Тэгтээ практик алхам хийж байгаа юм. Тэгингээ нөгөө өөрийнхөө ээжийн нэрэмжт, өөрийнхөө хөхүүл ээжийн нэрэмжт шавийн тогтолцоо үүсгэж байгаа. Тэгэхээр чин Монгол хүнчний яг хөтэ нөгөө ээж ихэн учраас эсэргүүцэхгүй шүү дээ. Ингэж явж нөгөө нийслэл маань байгуулагдсан. За Улаанбаатар хотын үүсэл хөгжилтэй холбоотой дахиад нэг бүлгийн бас их шавийн тогтолцоо гэдэг бас сая товчонд орчлоо тий. За одоо энэ эхний бүлэг дээр дараагийн нэг анхаарал татж байгаа параграф бол одоо энэ цагаан сар. Өндөргийн нэг цагаан сар гэж. Одоо эртнээсээ л цагаан сар байсан. Одоо өндөргийн та яаж холбогдож байгаа вэ? Энэ үндэсний том баяр цэнгэл наадам гэдэг байгаа чинь яагаад энэ тусгаар тогтнол гэдэг хэсэгтээ ордог вэ гэхээр энэ үндэсний том баяр цэнгэл наадмууд өөрөө тусгаар тогтнолыг хамгаалдаг соёлын хамгийн том дархлаанууд байдаг. Дэлхийд ганцхан Монгол наадам гэж нэрлэж штэ. Дэлхийд ганцхан цагаан сар гэж нэрлэж штэ. Тэг ер нь цагаан сарыг харахаар их сонирхолтой штэ. Их эзэнбог Чингис хааны үеийн цагаан сар чинь намар байж байгаа хавар болж байгаа юм. Тэгтээ тэр чинь их Монгол улсын үеийн цагаан сар байхгүй. Гэтэл тэрний дараа нөгөө их Монгол улс чинь задраад хөгжил дэвшил нурууданд ороод ирэхээр нөгөө күнзийн соёл чинь шууд дайрч орж ирж штэ. Араас нь залгаал нэг соёл ингээд хүчин султахад тэр соёлын хос орон зай гэж байхгүй. Шууд өөр соёл орж ий түүнийг ингээд булаа эзэлдэг тэр орон зайг. Тэр үед яаж юм хэр нөгөө цагаан сарыг шинчлэн зохион байгуулах өөр гоё зүйлийг бий болох хэрэгтэй болж ирж байна. Тэнгүүт өндөргийн чинь хамгийн ихэнд нь за ингээд битүүлгийн өдөртэй болъё. Битүүлэг гэдэг нь өстөн дайсууд нэгэн дээр очиод дараа жилээс хойш хоёулаа өс зангидахгүй шүү гэд хөөрөг зөрүүлнэ. За хөөрг нь ийм толгойтой, ийм гоёл чимэглэлтэй, ийм өнгөнгийн чулуутай хөөрг бай шүү. За дээрэс нь нэмээд нөгөө нудраг гаргаж ирнэ, тэ?
Тэгээ шөнийн нэгний өглөө болоод ирэхээр сайхан зүг мөрөө зөглөөд ахмад тастай хүнтэй золгоно. Энд бурхны шашны тарины ёс орж ирнэ. Ахмад хүн буйнаа өгн залуу хүн тосож явна. Барилга тогтоолоо. За ингээ сайхан хадгын дартайгаа золголоо. За эдээ будаа ямар байх вэ? За ингээ хэвийн бов тавина. Ингэж уулалнаа. За ууц шүүсийг яг энэ дараалал заснаа. Алга мэлхийн өрж тоглоно. Шинэ 15-ны өдөртэй байна. Шинэ нэгэнд нь ингэн, хоёронд нь ингэн, гуравнд нь ингэн, эдээ шүүсээ хураана гээл те. Эдээ шүүс хурааж байгаа чинь бас нөгөө эдээ шүүсийг муутахаас сэргийлж штэ. Тэр ингээд цагаан сарын чинь цоон шинээр дэгэлж өгөхгүй юу? Хавар болдог байсан. Хаврынхаа нөгөө баярыг ёслол төгөлдөр баяр болгоод тэг нийт хот ургаараа уулздаг ийм баяр болгож явуулж байгаа. Тэгэхээр өндрөгийн үеийн цагаан сар гэдэг бол шинэ реформ хийсэн гэсэн үг те. Дараагийн серийг гаргасан. Өмнө байсныг одоо төгөлдржүүлсэн байна тийм үү? Тийм. Өмнө байсныг төгөлдржүүлсэн. Игцэн баг Чингис хаан чинь тэнгэр бурхандаа залбираад өөлөө ээж дээр ороод цагаан хувц өмсөд идэг штэ. Тэрийг бүр ингээд дараагийн шат руу гаргасан гэсэн үг. Бидний одоо ингээд жил болгон тэмдэглэж байгаа цагаан сар маань одоо шин дэг журам те. Шин одоо зарчмууд гэх юм уу юу гэх те. Тэдийг шингээгээд одоо бид нэр ингээд 1600 одоо 30 он тэр ч одоо хэд он 1600 оноос хойш одоо хүртэл явж байгаа гэсэн үг. Одоо хүртэл нөгөө үндсэн байсан цагаан сар маань тэр үед өнөөгийн хэлбэрийг шинжилэн олоод тэр ая дангаар бид нар цагаан сараа тэмдэглэдэг болсон гэсэн үг. Цагаан сарын одоо энэ заншил одоо өндөр гээгэнтэй маш их холбоотой гэж ярьлаа. Дараагийн тэгвэл сэдвүүний наадмын үүслийг тавьсан гэж байгаа байхгүй. Тий. Монгол наадмын. Монгол наадам. Тэгэхээр бид нар ч одоо эртээр дээр эсэл 93 наадамтайсэн тий. Тэгэхээр энэ дээр нэг өндөр гэгээний оролцоо бас байх нь. Чиний судалгаагаар. Тий. Манай энэ үндэсний баяр наадам гэдэг чинь өөрөө цэргийн дээд эрдэм. Тэгээ дээр үеэс бид нар чинь хүнүүгүрний үеэс их наадам гардаг. 10 хэдэн төрлийн наадам байсан гэдгийг шүү. Сампан гарваа марваа ингээ зөндөө. Тэгэл нөгөө энэ Киргиз, Казахстан интерлүүч нь одоо морин дээрээс тулам энтер болоцолддог штэ. Наадмын ер нь үдэлчдийн наадмын олон хэлбэр байсан. Өндөр гэгээний үеэс яагаад энэ 93 наадам ингэж хэлбэрээ олсон бэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Ер нь нэгдүгээр Монголын тухайн үеийн нөхцөл байдлыг харахад Монгол соёлын хувьд нэлээд доройтож эхэлж байсан. Яагаад вэ гэхээр баг хаадын маш их хямрал, Монголоо хяддаг маш их зөрчлийн араас соёл өөрөө ингээд доройтож эхлэн штэ. Тэгээд шээ гадны юм яг тэр орон зай гарч нэвтэрч орж ирдэг. Тэр үеэс ер нь энэ гол Монголын баяр цэнгэл бол энэ 3 төрлийн спорт байна гэж харсан юм байна. Тэгээд үндэсний бүх бол юан гүрний авраг буюу дайн авраг гэдэг нэг цолтой байсан улс орон даяар. Гэтэл түүнийг одоо богдын соёлыг, дүндэргэний соёлыг дагаад юу болж өөрсөн бэ гэхээр дайн авраг, арслан одоо энэ төвдөөс шашинч орж ирж байгаа шүү дээ. Хүчрхэг амьтад. Заан. Тэ? За тэгээд бүргэд гэж цол байсан байгаа юм. Тэгээ начин гэдэг ингээд цолнууд бий болгоод цолны шагналыг чинь гэж ер нь дээрээс бөхчүүд их өндөр шагнал та. Ингээд тэдэн хонь тэдэн ямаад төрүүлсэн тэдэн адуу гिचингүүтэй тэрэнд нь зориулаад нөгөө лан цангэр нь хэмжээ шагнал өгдөг цол цолно. За тэгэнгүүт нөгөө талдаа ээж ихэр төмих морины цол. Төмих гэдэг дуу зохиолгоод цололдог. За үүний дараа нөгөө алдар харва. Тэр нь болохоор сурвал ер нь бол санхүү мөнгө нэг босдгүй байсан юм да. За бас одоо үедээ. Одоо үедээ. Алдар харва буюу ноёдын нэрний өмнөөс харуулж байхгүй юу? Тэр чинь ноёдууд чинь нөгөө өөрийн гэсэн мэрэгэн харуулчтай байна гэдэг чинь нөгөө манай харуулч чамаагүй ер нь харуулч шүүл гэсэн үг шүү дээ тий. Тэр ноёдын нэрний өмнөөс. Одоо бол компаниудын нэрний өмнөөс харуулж юм да тий. Ингээ цэцмэрэг үзүүлдэг. Чи байлдааны зэвсэг учраас хамгийн аимшигтай зэвсэг учраас. Ингээд нөгөө 93 наадам гэдэг зүйл чинь ингээд юугаа тавина. Үндсэн хэвээ олно. Гэхдээ наадамлах гэж наадмаснаг үйл үгүй. Огт тэгээгүй. Энэ дан шиг наадам гэдэг байгаа шүү дээ. Дан шиг үе Батэршил өргөх гэдэг. Энэ өөрөө парламент байхгүй. Тэгэхээр энэ 3 наадмаараа 7 хушуу, аргалахын 7 хушуу цуглараад 3 жилд нэг удаа наадам хийгээд тэрний чинь ард парламентын хурал болно. За нөгөө улсын хурлын парламентын хурал чинь татвараа ярина, тэ хүний нөөцөө ярина, хууль эрх зүйгээ өөрчилнө, дайн байлдаандаа бэлтгэнэ гэдэг үндсэн бүх асуудлуудаа яриад явдаг. Тэгэхээр энэ 93 наадам гэдэг байгаа. Яагаад ийм шүншигтэй Монгол төрийн том арга хэмжээ гэвэл эн чинь өөрөө бид нар туурах тусгаар улс өөрийн гэсэн хамтарсан засаглалтай парламенттай юм шүү гэдгийг баяр واخгүй юу? Одоо баяр наадмыг ингээ хардаа өндөргөний дэглэсэн баяр наадмууд өнөдөр яаж хэв шинж явсан байна уу гэдэг чинь. Төрийн 9 хөл цагаан туг орж ирэл
ерөнхийлөгч нээж үгээ хэлээл дархан авраг гэдэг хүнийг цолыг дуудаж штэ. Энэ чинь тухайн авраг бат дорж гэдэг хүний цолыг дуудаж байгаа юм биш. Энэ чинь Монгол хүнийг магтан дуудаж байгаа цол байхгүй юу? Монгол хүн гэдэг чинь хүний дээд ийм хүн юм шүү гэдэг ингээд олноос онцгой гэдэг. Бүгдийг онцгойруулж хэлдэг. Монгол хүнээ магтаж байгаа. Дэлхийн ертөнцид байхгүй хүн гэдэг. А тэр олноос онцгой тэр сайхан бүхий цолыг чинь хамгийн эр барьтай, хамгийн ёс зүйтэй, хамгийн уран ухаантай, хамгийн хүн чанартай сайхан хүн гарч иж одоо төлөөлнөөстэй. Тэр төлөөлөл нь өөрөө бидний хувьд бол тархаа аврах хүн болж өөрж байна хүний хувьд. Ингээ бодоод үзэхээр нөгөө 93 наадам гэдэг байгаа, дахиад энэ даншиг наадам гэдэг байгаа чинь өртөөл их хуралтай, дараа нь даншиг хуралтай, дараа нь дээд тод богд хааны үеийн хуралтай, дараа нь ардын хурлын хуралтай, ардын хурал, дараа нь улсын хурлын хуралтай. Ийм л дараасан хамтын удирдлагын системийн 5 нэгжил цаг хугацааны 2 дахь. Одоо дараагийн сэдвлээ ороход одоо нөгөө бүтээлүүд байгаа шүү дээ, тийм үү? Одоо миний мэдхээр одоо би нөгөө төвхий дээр очиж үзчихсэн. Төвхий эдэд тухайн үед өндөр гэгээ сууж байхдаа соён бүсгийг зохиосон гэж хэллээ. Тэгэхээр одоо соён бүсгийн талаар ярилцгаа. Соён бүсгийн нэр бол Тэнгэрийн бичиг гэдэг нэртэй нэр. Тэгээ соён бие харахаар хүмүүс ингэдэг юм л та. Энэ бол оршихуйн бэлэгдэл соён бүсэг Тэнгэрээс бидний хараад ивэдэг гэд хүний ерөн төр сүсэг бишрлэг бол үгүйсэхгүй. А яг шинжлэх ухааны нийгмийн шинжлэх ухааны судалгааны өнцгөр авч үзэх юм бол соён бүсэг бол Монгол малын тамга үсэг. Энэ эртнээсээ ингээд яг Монгол үсэг байхгүй юу? Тамга үсэг нь малын тамга шүү дээ. Хүннүү гүрний үед хэрэгжилсэн тамга үсэг байна. Тэгэхээр ингээд уламжлалаа авчираад шин зүйлээр нэмэх болж байна. Гэхдээ тамга үсэг бол нөгөө бичиг үсгийн соёлоороо өөрөө философи тайлбарлах боломжгүй. Шүлгэн яруу найраг бичих боломжгүй үсэг байхгүй юу? А тийм учраас Чингис хааны үед яг энэ өнөөгийн бидний кирилл үсэг шиг уйгур үндэсний бичиг авч хэрэгэлсэн. Түүнийг бид нар босон монгол бичиг гэж нэрлэдэг. Гэхдээ энэ уйгур бол бас гадаад үсэг. А тэгэхээр өндөргийн тэр үед нөгөө бурхны шашны философийг тайлбарлах хүчин чадалтай шинэ монгол бичиг зохиохын тулд өвөг дээдсийнхаа тамга үсгэн дээр сансгрит энэтхэг төвдийн зурлагыг нэмээд ингээд Тэнгэрийн бичиг зохиосон. Тэнгэрийн бичиг доторх и бам гэдэг 2 үсэг нэлэхээр соён гэдэг үсэг болж байгаа. Тэр соён бол үсэг. Тэр нь доторх. Соён бүсгний яагаад ийм хүчийг аваад өндөргийн үед ч залаад, богд хаант үед ч залаад, социализмын дээр нь 5 гушууд аваад сансарт нисгээл одоо соён бүсэг залаад байна гэдгийг хамгийн гол хүч нь соён бүсгэд Монгол төрийн түүх өөрөө багтаж байгаа. Эхнийх нь нар сар. Энэ бол хүннүү гүрний үеих. Тэр үед бид нар чинь байгаль дэлхийг шүтэж амьдардаг тэнгэр шүтэнтэй хүмүүс тэр үед нар сарыг шүтнэ. Энэ бол байгалийн хамгийн том 2 одоо бид бүгдийн хувьд бэлэгдэл зүй тогтол. Яагаад зүй тогтолгүй? Нар нь сарн шөнийг нар нь өдрийг буюу өдөр шөнийг шүтнэ л гэсэн үг. Бид нар байгаль ертөнцийн жамыг ойлгохын төлөө хүндсэн. А гэтэл их Монгол улсын үед дээр нь гал нэмж орж ирж байгаа юм тийм. Энэ бол химжигт хүн. Альва зүйлийг химжиж эхэлж байна. За ингээд үүний араас яаж юм хэр нөгөө соёмбын үндсэн доод биеийн хэлбэр гарч ирж байна шүү дээ. Энэ бол ингээд өндөргийн үеийн бурхны шашин орж ирж байна. Шин соёл орж ирж байна. Тэгэхээр ингээд альва төрийн бодлого гэдэг байгаа зүйл чинь өөрөө өвөг дээдсээс уламжлан ирсэн өмнөх соёл дээрээ дараагийн зүйлийг нэмж шингээ сайжруулдаг буюу уламжлалыг шинжилдэг юм а гэдэг тэр философиг агуулснараа соён бүсэг өөрөө Монголын түүх төр чигт дотор нь явж байгаа гэсэн үг. Символизм буюу бэлэгдлийн түүх нь. ертөнцийг ойлгох ойлголт нь оршихуйг ойлгох ойлголт нь явж байна гэсэн үг. Ер нь тэгээд ингээд соён бүсэг гэдэг одоо манай төрийн талбайн дээр хүртэл байгаа шүү дээ. Энэ юу нь яагаад хэрэглээнд нэвтрээгүй? Соён бүсэг өөрөө тухайн үе өндөргийн үед нөө хэрэглээнд нэвтрээд шашин номынхаа хэрэглээнүүдийг ингээд бичээд явж исэн боловч дахиад нөгөө одоо манай хэд хүчийнхээ илүү тайлбарлах баг. Бидэрт чинь дахиад хасар өндөр хэрэглээтэй уйгуржин бичиг гэдэг аль хэдийн те босоо монгол бичиг нөө болцсон үндсэн хэрэглээний бичиг байна. Тэр бичиг чинь их Монгол улсын үеийн нөгөө том задралаараа гол нөгөө манжчин гүрний үндсэн бичиг гэл те олон асуудлууд байгаа л та те. Одоо тэгэхээр энэ соён бүсэг чи одоо айгүй гоё тайлбартай юм байна шүү дээ. Ингээд малын тамгал байна шүү дээ. Одоо тамга үсэг байхгүй. Тийм байна. Ингэж бодож штэ. Жилч чи одоо бүгдээрээ тамгатай те. Тамгатай. Жирийн нэг Монгол хүн бодож штэ те. Энэ хятадууд агуу дээр байгаа эмхтэй хүний дүрсээр эмхтэй хүний ханц зогоогоод морины дүрстэй мориор ханц хийгээд үсэг болгоод бичээд болоод ахад бид нар малынхаа тамгаар бас нэг үсэг хийж болно доо гэдэг бодол төрнө үстэй.
Ерөөсөө л тэр. Би бас нэг юм түүх жоох бүр альбисны бичгтэй байна. Нөгөө цагаан ногоон дайрхыг бүтээсэн гэж байна шүү дээ. Тий. Одоо цагаан дайрх нь Монголд байгаа юм байна. За ногоон дайрх нь бол одоо гадагшаа гараад 2014 онд Парисын дуудлага худалдаагаар 3.5 сая еврогоор 11 жил өмнө зарагдсан байна. Тэгэхээр одоо энэ цагаан дайрх, ногоон дайрх гэдэг бүтээл чинь бол одоо шууд өндөр гэний бүтээл үү те? Өндөр гэний гайхалтай бүтээлүүд нэг харахаар тийм араб төрхтэй юм шиг нэгтэй ингээ Монгол гоо үзэсгэлэн илэрхийлэн харуулсан гэж хэлдэг. Урлаг судлаач бол тэрийг нарийн тайлбарлах байх. А зүгээр дахиад нөгөө төр эрхцүүн түүх, төрийн түүх талаас авч үзэх юм бол энэ өөрөө юу ихээр Монгол урлалын том дэг сургууль гарч ирснээр Монголын тусгаар тогтсон соёлын хувьд Хятадын тусгаар тогтсон соёлтой, Европын соёлтой энэ зэрэгцүүс өрсөлдөж чадах хүмүүс бид нар үндэстэн мөн юм а гэдгийг илэрхийлсэн хамгийн том бичиг. Одоо англичууд ч гэсэн символизмын дахиад их орно шүү дээ. Тэд нар дэлхийг бид нар хувцас засаглал англи хэл гурваараа эзэлсэн. А тэгээ тэр англи хэлний том импер юу болж хувирсан бэ гэхээр тэр хүн уухын эцсгүй тэр муухай виски гэдэг зүйлийг single malt болтол хөгжүүлж чадсан гэдэг шиг тухайн өндөр гэний школ гэдэг тэр том школ сургууль нь охин өөрөө ногоон дээрх бүтээл, цагаан дээрх бүтээл, очирдаараа бүтээл гэдэг ингээ бүтээлүүд харагдаад байна. Тэр өндөр гин чи бүтэн скул, либертар скул, ардчлалын скул гэж байгаа шиг урлагийн нэг том үзэл санааны скул Монгол урлалын дархлааг бий болгосон тийм бүтээл юм. Тэгэхээр ийм бүтээл хаанаас төрдөг юм бэ гэхэд институцээс төрдөг. Нэг хүнээс төрнөхөөс улдаар. Тэр хүн чинь ингээд 10 жил, 20 жил, 30 жил, 40 жил, 50 жил нөгөө том шинжлэх ухааны судалгааны хүрээлэнг тавиад нөгөө том сүм хийдүүдээ босгоод салбар нэгжүүдээ болгоод Монголын сор усан охид хөвгүүдийг тэнцэнэ шавилж суулгуулад нөгөө дотроос цөөхөн хідэн сорн гараад хідэн 10 жил нөгөө гадны том судлалуудыг чинь судлаад Монголд ийм байх юм байна гэдэг юм руу яваад ахаар сүүлд ингээ хорвоод хосгүй одоо 3.1 хэдэн сая еврогоор бүр тэрнээс хүн төрөх юм үнэт бүтээл төрн гарч шít. Тэр бол ерөөсөө үн цэнтэй зүйл. Дэлхийд хосгүй үн цэнтэй зүйл гарч ийн гэсэн үг. Энэ бол ингээд том скул гарсны үр дүн гэсэн үг. Гарч гад нэг өдөр байж гал өндөр гэн те онгод нь ороод за одоо ингээд ногоон дөрөг хийх зураал. За энэ яг хийцэн ногоон дөрөг бол хорвоод хосгүй юм барилга уран сайхны гайхамшигтай авиастай хүн юмаа гэж өндөр гэнийг дүгнэнэ гэдэг бол тэр хүний тэр нүрх олон 10 жилийн хөдөлмөрийг эсрэгээрээ өргөдүүлж гараг. Тэр тухайн үед одоо ингээд тэр өндөр гэгийн бүтээлүүд гаргаж штэ. Тэгэхээр маш олон шавьтай байсан байж таараа тий. Одоо тэгээд тэр аргыг л заагаад байгаа зү одоо хэрхэн бурхан бүтээлүүд урлагийн бүтээл гэдэг чинь. Одоо тэр стандартыг тогтоогоо. Тий стандарт тогтоогоо. Тэрнээс хойш одоо ингээд яваад тэр стандартыг авч яваад гоё бүтээлүүд гарч байгаа юу? Одоо монголчууд бол өндөр гэний үнцэн хийцээрээ одоо ч өнөөдөр залуучууд маш гайхамшигтай бүтээлүүд хийж байна. Монголд те. Энд чинь ингээд хүний биеийн тгийг гэдэг байгаа шүү дээ. Тэр хүн яагаад тэр тгийг буюу тэр баланс гэдэг гэж балансыг олж ийн гэхээр тэр хүн өвгдээцийн ухааныг мэдээд шүү дээ. Нар сар гэдэг чинь наран том саран том гэсэн үг биш. Өдөр шөн тэнцвэр, эр эм тэнцвэр, амьдралын оршихуй тэнцвэр. Тийм учраас дотор нь арга билгийг авчир тавьж байна те. Тэнцвэр гэдэг юм дээр цаад нарийн философиг ойлгосон учраас энэ бүтээл гарахтаа тэр философитээр үүсэж байгаа зүйл тэг болж өгсөн. Эцсийн зүйл бүтээгдэхүүн болж хөрж штэ. Тэгэхээр тэр тгийг олоод байгаа гэдэг школ нь өөрөө цаана төрт ёсны, хууль эрх зүйн, амьдралын хөвшлийн, соёлын нөгөө оршихуйн том философиг ойлгож таньсаа л гэсэн үг. Тэгтээ бүр эцэг өвгдийнхөө шүү. Би бол энийг бүр байн хэлмээр санагддаг. Ганцхан бурхны шашны биш, тэ? Хүннүү гүрнээс үүсэлтэй Монголын одоо 2500, 2700 жилийн энэ том түүх өөрөө хүн төрөлхтний гайхамшигтай түүх өөрөө энэ болгоныг ойлгосон байсан гэдгийг илэрхийлэн тухайн үеийн орчин үеийн урлал гэдэг байгаа штэ. Одооны хиймэл оюун ухаан, big data, paradigm, алгоритм гэсэн үг байхгүй юу? Тэр үеийн одоо Византийн соёл, тэр үеийн буддын соёл, тэр үеийн күнзийн соёл, тэр үеийн лалын соёл чинь яг одооны үеийн энэ том школууд Оксфорд, Кембриж гэсэн үг те. Яг тэрүүгээр ингээд системийг бий болгоод тэр нь өөрөө тэр урлалуудыг бий болгож гарч ирж байгаа бүтээгдэхүүнүүд юм. Би одоо хэдэн жилийн өмнө л нөгөө хагийн арнуул нуур руу аялж явж байгаа. Энэ сардгийн хийдгээд тухайн үед нөгөө малтлага хийжсэн. Тий. Одоо өндөргийн нийл бүтээсийг хийж штэ. Одоо тэр чинь баруун талаас зүхтааж явж байгаа тэнд очиод хийд барьсан гэж ярьдаг те. Би нөгөө урлаг яриад тэрийг ингээ харсан чинь ингээд яг малтлага хийж байгаа явцнуудын нас айгүй олон бурхан гарч ирсэн.
шавар бурхнууд. Тий. Тэгэхээр би тэрийг бодохдоо тэр хэд чи юм урлангийн газар байсан байгаа байхгүй. Тий. Бурхан бүтээдэг газар. Одоо миний мэдж байгаагаар яг ингээд өөрийнх нь бүтээсэн сууж исэн төвхөн ид, сардгийн ид гэд хоёр ид байна тийм үү? Энэс өөр одоо тийм хідүүд байдаг уу? Яг хуу сардгийн ид баригдаад өндөргөнөөс хойш ч гэсэн бүтээгдээд ер нь бол өөрөө их тийм амжилттай төгссөн бие даасан проектийн хувьд бол тийм биш. А яг өөрийнх нь бүтээлийн хувийн бүтээлийн хід бол юу шүү? Төвхөн хід. Тэр хувийнх нь түүн зориулж одоо барьж өгсөн. Ганц өөрөөч Монгол төрөөс. Шанхын хийдгээд байгаа шүү дээ. Тэр чинь баруун хүрээ байхгүй. Шанх гэдэг нь уулаараа сүлд нэрлэж байгаа юм. Тэр чинь бол яг университи, дээд сургууль. Тэнд ингээд оюутан хэлсүүлээд ерөнхий боловсрол, бакалавр, магистр, докторийн зэрэг гэж сүлдээ 71 аграмб буюу шинжлэх ухааны хамгийн дээд цолтой хүн шашны сургуулиуд шүү дээ. Шашны сургуулиуд. Энэ зүү хүрээгээд байгаа чи Улаанбаатар чинь дараагийн шашны сургууль гэсэн үг. Ингээд сургуулиуд гарч байгаа. Яагаад шашны сургуулиуд гэж шинжлэх ухаан гэж хэлээд байна гэхээр энэ шинжлэх ухааны эцэг гэдэг бүлэг байгааз. Тийм л. Тий, яагаад ингэж хэлээд байна гэхээр тэр 13, 14, 15, 16 дугаар зууны үед чинь шинжлэх ухаан гэдэг байгаа чи ерөөсөө өөрөө үндсэн боловсрол нь шашны философитер суурилсан төрийг залах ухаан л баггүй юу? Математик, физик, Ньютоноос хойш хэр чинь 17, 18 дугаар зуунаас академия гэдэг юм үүсэл болж ирж штэ. Гэхдээ энэ шинжлэх ухааны өнөөдрийн сургуулиуд өөрсдөө шашны шинжлэх ухааны сургуулийн ай сав одоо тэр юу суурин дээр бүрэлдэн бий болоод тэгээ тэрнтэйгээ зөрчилдөө зарим үедээ ивэ болоод ингээ яваал хөгцсөн. Хоёлаа хийдүүд ярьлаа, шашны ярьлаа, соён бүсэг ярьлаа. Дахиад энэ нөгөө нэг бүлэг дээр байна л да 4-10 гэдэг. Одоо сүүлийн үед ийм нэг 4-10 төлөө нэг брендинг тий 5-нууд нь 4-10 гэдэг нэг брэндүүд гараад байна шүү дээ. Энэ бас ийм шашны дээл болоод байна уу? Яагаад вэ? Гэхдээ тэр 4-10 дүрс бол угаасаа байсан дүрс. Байсан дүрс. Гэхдээ 4-10 дүрсийн нь бол өндөргийн өөр хувь хувийн тамга. Яг хувийнх нь тамга байхгүй юу? Соён бол одоо үсэг. Тийм ээ. Тий. Төрийн гол залах ёстой үсэг гэсэн үг. Тэр бол оршихуйн философи гэсэн үг. 4-10 бол өөрийнх нь. 4-10-ын талаар их тийм ер нь бол өөрөө аривжин тэлэх бэхжих мөн дээрээс нэмээд ер нь Монгол үндэстэн өөрөө ингээд эв нэгдэлтэйгээр салахгүй бат бэх орших. Тэр чиг сонин шүү дээ. Дөрвөлээ хамт гэхдээ дөрвөлээ салахгүй шүү дээ. Хамтдаа л 4-10. 4-10. Тэгтээ ингээд өргөжин дэвчих. Одоо энэ бодийн бас бэлгэдэл байна уу? Тий, одоо ингээ хар Эрдэнэцүүдээр очиод шалнууд нь дандаа 4-10 байгаа. Нөө чулуун шалнууд нь гараад. Тэгээ тэр хувийнхаа тамгаар энэ онги голын хажууд том наадам хийгээд тэгээд хувийнх нь сүргэн тамга нь нөгөө өөрийнх нь тамгаар мала тамгална шүү дээ. 14-10 тавхтай байхгүй юу? Тэгээ тэр морь хээр морь төрүүлээд тэгээ ямар морь төрүүлэх гэсэн чинь 10 хээр гэдэг нэртэй морь төрүүллээ гэдэг. Тэгээд нөгөө 10 хээр морьны чинь анхны юу нь нөгөө 10 тамхтай хээр морь гэсэн үг байхгүй юу? Тий. Одоо нэр нь тэгж өгөгдсөн. Тий 10 тамхтай хээр морь төрүүллээ гэдэг тэндээс хэлнэ шүү дээ. Тийм ээ. 5-нууд нь яг хуу 5 нүдингийн тайлбарыг тэр 5 нүдингийнхаа өөрсдөө их баг. Би зөв сурчлагаа явж байгаа бас гоё тайлбартай юм байна. Нөгөө хөө хуйгнаас ингэж гаргаж ирж байлаа шүү дээ. Подкастны хаяжгаар бас нэг жоохон инээдтэй асуулт асууя. Сайхан нөгөө компьютер гишүүн маань жанлав цогцол уншуул гэдэг шүү дээ. Сонгуулийн үеэр. Сонгуулийн үеэр бүгдээ. Тэгэхээр энэ жанлав цогцолмоор чиний бичсэн номон дээр байна л да. Өндөр гигэн зан озрын зохиосон жанлав цогцол гэдэг. Энэ хэсэг маань одоо тусгаар тогтнолтой холбогдож байна тий. Энэ ямар учиртай? Тэр жанлав цогцол өндөргийн залбирал гэдээ хоёр зүйлүүд дараалцсан байгаа ч. Тийм байна. Тий. Энэ их тийм за юуны түрүүнд ажилтны дээдийн хайрлагч буюу энэ жанлав цогцол гэдэг байгаа бол эв нэгдлийн ном. Тэгэд нөгөө Ганбаатар гишүүнээс ч асуусан шүү дээ. Танай намынхын чи эв нэгдлээ болохгүй нэхэр би жанлав цогцлыг уншилсан юмаа гэж хэлнэ гэдэг чинь тэр хүн нөгөө аранга өр ханга баяа хонгор гэд одоо нөгөө шашны голомт нутагт нэр дэвшигтэй та бүгдийн нөгөө нэг хүмүүсийг чинь би бас мэдж байгаа шүү гэдгийг харуулж шүү дээ. Сурчлагын хэлбэр. Тэр шар дэлнөөс хамааралтай. Тэгэлгүй яг хөө тэр чинь шашны өнгө болоо шаргадуулаад байна шүү дээ. Яг Монгол шашны өөрийнх нь өнгө бол өөрөө нөгөө хүрэн улаан шүү дээ. Тэ. Жанлав цогцол ном бол ерөөсөө улс төрийн ном. Улс төрийн өрөө тунхаг залбирал гэсэндээ. Энийг нөгөө жанлав цогцол ажилтны дээд Монгол нэр нь юу вэ? Ажилтны дээд харьлагчид ороо босгох цаг үе байхгүй юу? Нөгөө баруун Монгол
Төв болох хоёр чи хоорондоо ингээд дайтаад эв нэгдлийг юус ингээд олохгүй дайн дайчин болох нь ингээд тодорхой болоод ирж байгаа хгүй юу. А тэрийг харахтаа дайн хийхгүй тулд яах вэ гэхээр дайн хийж болохгүй шүү гэдгийг эв найрамдалтай байя гэж хэлж штэ. Тэгэхээр эв найрамдалтай байя гэдгийг чи ингээд хүн болгон тултал нь хийхийн тулд орой одоо ингээд мэдээний гол цагаар өглөө болохоор FM радиогоор ингээд фэйсбүүкээр бүүстлж харуулах хэрэгтэй штэ. Тэр үеийн ерөөсөө бүүст гэдэг юм чинь өөрөө нөгөө сүм хийдийн байгуулсан бүтэц тарин номын уншлага хүн болгон явахдаа тарин ном уншаад байна гэдэг чинь бүүстэлж байна л гэсэн үг шүү дээ. Тэр яг тэрүүгээрээ нөгөө эв нэгдлийг сахин шүү гэдэг үгийг тарины хэлбэрт оруулаад ингээ сайхан ороо бусгаа цагийг л монголчууд нь эв нэгдэлтэй ухаан зарж амьдрын шүүгээ биччихэр чинь нөгөөдөг чинь хамаг мундаг сувг чайнуулуудаараа цацагдаж ийн гэсэн үг байхгүй юу. Ингээл хүмүүс ам амандаа хэлж яваал лам 3 эрдэнэтэй ингээл бүгд уншаал явж идэг. Энэ бол өөрөө нөгөө бүхэл бүтэн улсыг оюун санааны хувьд авч явж байгаа хүний даргалж байгаа том стратеги. За өндөргийн залбирал гэдэг. Би ягаад энэ хоёрыг онцлсон юм бэ? Тусгаар тогтнол дотор гэдэг. Залбирал гэж байгаа маань өндөр гэгэнэ чи бурхны шашныг яг төвдөөс аваад хэрэгүү тунгалгаар нь дэлгэрүүлэхгүйгээр наадхыгаа чи монголжуулаад байна. Тийм учраас цагийн бошигтой энэ цагийг авсан бошигт галдан бошигт жинкнэрээ очиж өндөр гэнийг зохиод жинхэнэ бурхны шашныг үүсгээ гэд 5 дугаар далаалам хэлж штэ. Тэгэнгүүт 5 дугаар далааламын шав галдан нааш өндөр гэлүү дайрах болж штэ. Тэгэхээр нөөдөг чинь залбирлаа гэдэг номонд үгүй. Бид нар чинь эцтэй л нэг багштай. Эцтэй л бид нар бурхан багштай. Эцтэй л бог зонховтой. Яг л нэг номыг л өөрийн нутагтаа тохирсон арга зүгээрээ л тайлбарлаж байгаа шүү гэдэг тайлбараа хэлж байгаа. Энэ нөгөө улс төрийн тэнд хэлж байгаа биш. Энд байгаа ард иргэдтэй хэлж байгаа. Өөрийнхөө сургаал номл менежмент аргыг зөвтгөж байгаа зөвтгөл. Энийг өндөргийн залбирал гэнэ. За дахиад эн чинь яах ёстой вэ гэхээр нөгөө зөв арга зүгээр хүмүүс төрнө үстэй. Хамгийн сайн бүүстэлдэг арга зүй юу юм? Залбирал үстэй. Тэ. Тэр ингээд нөгөө дэд бүтцүүд ашиглаж явж байна гэсэн үг. Тэр энэ бол тусгаар тогтнол гэдэг нөгөө төрийн хэсэгт ороод байгаа нь энийг давхар улсаа аврах, тусгаар тогтнолоо аврах ухааны алхмууд юм а гэдгийг давхар санаарай л гэсэн үг. Одоо хоёлаа чи ингээд соёлын эцэг талаас нь одоо ингээд ярьсан чинь номны ч учир гарч ийн л та. Цагаан сар, Наадам, Улаанбаатар хотын үндэстэй эхлэл татврын тогтолцоо, соён бүсэг, ногоон цагаан дарих, төвхөн хийд, сардгийн хийд, дээд сургуулиуд, жанлав цогцол. Тэгэхээр энэ номыг одоо соёлын эцэг гэж нэрлэхээс өөр яах вэ те? Тий. За тэгвэл саний ярьсан яран дээр ч юм бас нэг хэдийн 2-3 асуулт асуухгүйгээр өнгөрөөж болохгүй бах те. Одоо 1691 оны Долнуурын чуулган гэдэг нэг чуулган болоод одоо Монгол улс бүхлээр манжийн иргэшээлд орж байгаа тийм үү. За энэ тал дээр судалгаан дээр чи юм байгаа юу? Яг өндөр гэгийн галдан бошигтой харилцаан дээр зөвтгөл өгж, буруутгал өгж дүгэлт бол би хэлээгөө. Ягаад тэгэхээр өөрөө юм эмзэг түүх байхгүй юу? Тэ. Хит нэг талыг ингээл дүйлгөөл. Тэгэхээр миний гол одоо гипотез бол юу вэ гэхээр соёлын эцэг гэдэг үндсэн шинжлэх ухааны асуултаа тавиад түүнийгээ энэ соёлын эцэг юм а гэдгийг баталж байгаа юм. Долон нуурын хэлцээрийн хувьд бол өндөр гэгээ энэ Монголын үед ямар гайхамшигтай хүн бэ гэдгийг л харуулж байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр Монголын төр шийдвэр гаргаад бүх ханууд нь очоод манжийн төртэй нийлээд манжийн төр дагаар орой гिचэт байхад тэр хүмүүсийг үл огоорон энэ хамглан хаан зөвхөн өндөргийн их хүлээж зөвхөн өндөргийн ирэх ёстой. Ирээ зөвхөн миний номын багш болох ёстой гэдэг байгаа нь Монголын өөрийнх нь оршихуй тусгаар тогтнол бэлэг тэмдэг бүх юмыг өндөргийн 50-60 жилийн турш ингэж чанаад цоошин соёлт шин үндэстнийг бий болгоцсон байсан гэрчин тэр байхгүй юу? Өө та нар ингэ төрийнхэн шийдвэр гаргаад над дээр ирж болно. Хоёр талаас тамга дарж болно. Гисэн чиг өндөр гигэн ирээгүй цагт Монгол бол Монгол биш шүү. Тэр хүнийг л авчир. Тэгэхээр нөгөө өндөргийн чинь очихын өмнө дахиад хэлж штэ тий. Үгүй. Би чи шашны хүн. Шашны хаал ажил хийдэг. Үгүй. Наад хүн ч юм шашны хүн биш. Соёлын эцэг, тусгаар тогтнолын. Тэр нөгөө үйл явц нь өөрөө тэгж хэлээд байгаа байхгүй юу? Амнаас гарсан үг бол биш шүү дээ. Тэгээд тухайн үйл явцын логик дараалал өөрөө яг энийг илэрхийлээд байгаа. Тэгээд тэнд очиж өндөргийн очснороо манжид бүтнээрээ дагаар орлоо гэдгийг албаж иж байгаа юм. Өндөргийн гүүгээр яг төрийн шийдвэр гаргалаа гэхээр 3 хамбал албаж иж чадахгүй байна. Тэгэхээр нөгөө их шавын тогтолцоо энэ гэдэг чинь тэр үеийн ямар хүчрэг тогтолцоо.
Яагаад дагаар орсон бэ гэдэг бол түүхийн улбааныхаа хувьд угаасаа ойлгомжтой байдаг түүхийн асуудал тий. Тэгээ тэр үеийн асуудлуудыг ер нь хүмүүс ингээд мэдээ яг түүний арт адилт юу болсон юм бэ гэдгийг ойлгоё гэвэл миний хувьд бол зөвлөх ном бол тэр Хидэхирогийн Инх хамглан хааны загтлууд гэдэг өдөр тутмын загтлуудыг улаан шуухан бэрээр өөрө бичдэг байсан. Тэр загтлууд өөрсдөө Тайван руу зөөцсөн хятадд байхгүй. Тайван 45 оны үеэс Япончууд очиж Хидэхирогоо өөрөө очиж 20-30 жилийн турш бүгдийн сайхан янзал цагсаж архивыг аварч өгөөд тэр үндсэн дээрээ бичсэн. Тэгээ тэндээс хятадууд аваад хятадын түүхийн 10 бот түүх гэдэг энэ дэр байдгийг бүр ингээд яаж дай хийсэн, цэрэг нь яаж, замдаа ямар хоол унд идэж уусан гэдэг нөгөө манжин тлийн тэмдэглэл байхгүй юу? Тэгээд их хамгаалангийн өөрийн гарын загтал. Тэндээс дүр зураг арын логикууд гарах бах. Энүүгээрээ би юу хэлэх гээд байна гэхээр тухайн үеийн нөхцөл байдал түүхийг тэр үеийнхэн нөхцөл байдал түүхээс уншна уу гэхээс биш социализмын 70 жилийн реализмын түүх бол үнийг бүгдийг худлаа тайлбарласан. Өнөөгийн Монгол ардын намын чиг баримжаатай Монголын түүхийн салбар Монгол ардын намынхан бол бүгдийн ор үндэсгүйгээр сайхан зохиодог. Өөрч хүмүүс байна. Ер нь өөрсдийнхээ таалаар зохиодог гэсэн үг. Одоо тэгээ хоёулаа өнөөдөр ч нэг соёл талаас ярьсан учраас би одоо ингээд 1691 оны тэр долнуурын гэрээг яриад байгаа шүү тий. Одоо уулын цааш нь ингээд үзэгчд маань илүү сонирхолтой болвол одоо жишээлбэл Инх хамглан өндөр гигийн хоёрын харилцаа өндөр гигийн Галдан багшигт энэ хоёрын харилцаа тий түүх улсууд шүү дээ тий. Ингээд ер нь өндөрлөх үү? Энэ гурван харилцааны тал дээр судалгаа бай. Би ч одоо материал бол үлдээгээгүй шүү дээ. Зөв ингээд харж байхад Инх хамглан хаан өндөргийн хоёрын харилцаа бол эртнээсээ их дотн байсан харагддаг. Тэгэхээр өндөргийн бол яагаад дотн байж байна гэхээр нэг өдөр Галдан бошиг дайрна гэдгийг мэдчихсэн байна шүү дээ тий. Дайрах учраас заавал ингээд холбоотонтой нийлж нөө сөрөн зогсдог. Одоо их эзэн бог Чингис хаан чинь татаруудыг дарахын тулд Алтан улстай нийллээ шүү дээ. Яг тэрнтэй адилхан холбоотой сонгож наан бэхжүүлдэг, дангаараа тулаанд орохгүй тэр зүйлээ бол наан бэлтгэл хангаж исэн мэт тийм мэдрэмж төрдөг. За Галдан бошигт өндөргийн хоёрын харилцааны хувьд бол их ойлгомжтой. Галдан бошигтын хувьд бол нэгдүгээр зүүн гарын хаан тулсыг наашаа тэлэх. Хоёрдугаар халахыг эзлээд нийт Монголын хаан болох. Тэсэн таашийн араас дараагийн нийт Монголын хаан болох одоо хүсэл зоригийг илэрхийлж наашаа орж иж халахыг эзэлсэн. Халахыг эзэлсэн болохоос биш бүх их сурвалж дээр шүү. Манжтай дайтах сонирхол огт байгаагүй. Нэг удаа манж руу очсон нь өндөргөнийг нэхэж араснаа ах хоёрыг. Тэгээ Бээжингийн наан очоод тэмээнүүдэд тавиад галлаад тэгээ хилийн цэргүүдийг нь устгаад цаанаас нь цэрэг ирэхээс өмнө хоошоо буцаад тэгээ хэрлэнгийн эмчээ байж исэн түүх байдаг. Эндээс дахиад юу их сонирхолтой зүйл юу харагддаг вэ гэхээр Галдан бошигт яагаад халах дээр чадал хүчийг олсонгүй вэ гэхээр өндөргийн тэр олон жилийн турш 40 жил 50 жилийн турш би уулзсан байсан тэр тогтолцоо тэр Монгол тэр өөрөө ингээд цоошин соёл цоошин мэдээлэл тий цоошин төрийн бүтэц өөр огт өөр зүйл болсон байсан. Шинэ Монгол бий болсон байсан учраас уг нь ингээд байлдаж эзлээд өөрийн болгочих хэрэгтэй байсан. Гэтэл байлдан эзлээд огт өөрийн болгож чадахгүй болсон байсан. Энэ бол тухайн хүний байгуулсан соёл өөрөө тусгаар тогтнолын хэв шинжээ олцсон гэсэн үг. Одоо Францууд ярьдаг штэ Макиавеллигийн тэмдэглэлт байдгийн. Чи Парисыг хэдэн удаа эзэлсэн ч Францыг эзэлж чадахгүй. Францын соёл гайхамшигтай. Тэгээ чи зүгээр л ингээд чи өөр нэг юм бүдүүлэгдүү соёлыг очиод эзлээ хийчих юм бол дорхноо эзлэж чадчих. Ингээд эзэлж чинь. Соёлыг уусгаад байна шүү. Соёлыг ингээд эзэлж чинь. Гэтэл чи Францыг эзлээд чи өөрөө л эцтэй уусан. Нэмэргүй. Тэгэхээр нөгөө Галдан бошигт дайраад ороод ирэнгүүт энд юу исэн бэ гэхээр тухайн үеийн зүүн гарын хаант улсаас илүү ногоон дээр ихийг бүтээх хэмжээнд дарааг бүтээх хэмжээнд тий нөгөө шинжлэх ухааны судалгаанууд налид яваад хэлсэн өндөргийн 50 жилийн турш угсарчихсан тэрүүгээр нь хүмүүс нь амьдраад хэвшсэн гэтгэл үнжилтэй ийм тогтолцоо болсон байсан гэсэн үг. Тэгээ энэ дээр л гол ялгаа оршиж байгаа. Энийг манжи эзэнт гүрний үед ч яаж чадаагүй энийг социализмын үед ч яаж чадаагүй ингээд яг одоо буцаад нөгөө наадам хийвэрээ, соёмб хийвэрээ, цагаан сар хийвэрээ, социализмын үед малчтын баяр болж тэмдэглэдэг, тий? Социализм үед цэргийн наадам болгож тэмдэглэдэг, нэршил өөр болоод байгаа болохоос биш common sense гэдэг байгаа байхгүй юу? Тэр орны ярьдаг хэлэн дээр болсон. Хэл гэдэг чинь зөвхөн үг биш. Соёлын хэл гэдэг чинь бүх үйлдэлүүд тий? Тийм болчихсон байсан.
Энэ болгоныг өөр үндэстэн энэ улсыг дарлаж мөлдөрчөж татварлаж байсан ч дарангуулж 30 хэдэн мянгаар нь одоо коммунистууд энэ монголчуудыг хядаж байсан ч Эхэдсэн бог Чингис хаанд нь үрдийн цааз яал өгсөн байсан ч нийгмийн байгууламж өөрчлөхөөс үл хамаарч монгол чигээрээ үлдэх тэр шин дизайныг хийснийг соёлын эцэг гэд нэрлэдэг юм а гэдгээр уг судалгааны дүгнэлт дуусчих. За өнөөдрийнхөө подкастыг нь хүрээд өндөрлөе.